Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүү одмон дөрсөөг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Сүүлчийн өдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн одмон дөрсөөг, NTV телевиз, одмон дөр радио 83.3 107 гэсэн хос дэлгэнээр хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдааны салбарыг дэмжигч Ариг банк, за мөн Монголын ууган эмийн үйлдвэр Монсын Vitagriп дэмжиж ажиллаж байна. За студид инх бат цэнгэл байрнаар бэлэн боллоо. Өнөөдрийн сэдв хиймрэн доройтсон чон Джек Лондон. За өдөр юм даа. Ямар махад таслаа хэлчихвэ. Хиймрэн доройтсон чон Джек Лондон. За баярлалаа цэглээ. За ердөө 40 нассан Джек Лондон амьд ахуйдаал Америкийн хамгийн алдартай зохиол бүтээлээр хамгийн их ашиг орлого олсон дэлхийд дахинаа хамгийн сайн танигдсан зохиолчтой нэг аль хэдийн болсон байсан. Хамгийн алдартай ном бүтээл нь монгол хэлнээ өвөг дээдсийн дуудлага нэрээр хэвлэгдсэн The Call of the Wild болон Цагаан соёот буюу White Fang 2 байгаа. Цагаан соёотыг бол манай хүүхэд болгон ирсэн байдаг. Таны ч гэсэн хамгийн дуртай ном нэг шүү. Яг номонд анх дурлаж эхлэхдээ энэ номоор. За гэхдээ Джек Лондоны бүтээл төрөл нь адал явдал хідэн зохиолоор л хязгаарлагдахгүй. За тэрээр Америкийн реалист уран зохиолын гарамгай төлөөлөгчөөр тогтохгүй нийгмийн зүтгэлтэн, сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зурагчин, байгаль хамгаалагч, нэртэй аялагч байсан. Джек Лондон хэдэн зуун өгүүлэг бичиж нийт 50 ном хэвлүүлээд жүжигний 15 зохиол тойрвсон байна. Харин сонин сэтгүүл бичсэн өгүүлэл, нийтлэл, улс төр нийгмийн сэдвтээ сурвалжлах эссе нь бүр хэдэн мянгарч тоологддог гинэ. Гэхдээ хит бүтээлчийн байдал нь нэр зохиолчийг наснаас нь эрт булшинд оруулсан уу? За эсвэл олон өвчин эмээгээр шаналж байсан гэдэгч яг ямар өвчин, аль архаг хуучин түүний үхлийн гол шалтгаан болсон бэ? Түүний бүтээж тойрвсон ном зохиолуудынхаа зарим алдартай баатлын адилаар амиа игүүдгсэн гэж үздэг хүмүүс одоо ч гэсэн байдаг гинэ. Харин энэ хэр ортой вэ? Адал явдлын хорхоот маань үнэхээр ч өөрөө үхлээ ирсэн юм болов уу? Энэ бүх асуултанд одоо хоёлаа хариулах гэж оролцгоё. Джек Лондон хэдий богинохон боловч ихийн хөвлөд байхаас нь л адал явдлаар эхэлсэн гинэ. Түүнтэй холбоотой нэгэн мэдээ түүнийг төрөөчгүй байхад нь хэвлэлээр гарсан гэж. Сан Францискогийн товчон нэртэй сонины 1875 оны 6 дугаар сарын дугаарт гологдсон ихтер нэртэй нэгэн нийтлэл хэвлэгдсэн Джек Лондоны ээж Флора Уэлминий тухай байсан. Нийтлэлд хөл хүнд Флора бүсгүй хүүхдийнхээ эцэг астрологч профессор Уильям Чейнитэй ам урэж бачууран бухимдсандаа амиа игүүдхийг завдлаа. Ноён Чейни хүүхдээ болохыг хүсээгүй тул Флораг үр хөндүүлгэж ятгсан нь ийм байдалд хүргэсэн гэдэг ийм нийтлэл гарсан юм байна. Харин энэ нийтлэлээс 7 сарын дараа буюу 1876 оны 1-р сард Сан Францискогийн товчон гэх өнөөх санд нөгөө гологдсон эхнэрийг амарчиж Джон Гриффит Чейни хэмээх хүүтэй болсон тухай мэдгдсэн байдаг. Энэ хүү бол ирээдүйн нэр зохиолч Джек Лондон байсан юм. Гэхдээ хүүгийн төрсөн эцэг Уильям Чейни хүүг огт хүлээн зөвшөөрөөгүй гэнэ. Тэр хэдийгээр хүүгийн ээжтэй цуг амьдарч байсан боловч Флора бүсгүй өөрийгөө бүр Флора Чейни гэж хүртэл нэрлэж байсан гихч Уильям Чейни түүнтэй хизээч хууль ёсны гэр бүл байгаагүй гэж мэлцээр өнгөрсөн юм байна. Их зохиолч ээж Флора хүүгээ ой хүрхийн өмнөхөн буюу 1876 оны сүүлчээр Джон Лондон гэдэг нэртэй хоёр охинтой бэлэвсэн эртээ гэрэлсэн байна. Ингэж Джон Чейни хүү Джек Лондон болж хувирж байгаа нь энэ юм байна. Хойд эцэг нь Америкийн иргэнэ данаас хүн чарахтаа эргэж ирсэн ахмад дайчин гэнэ. Тэрээр Джек хүүг эцгийн хайраар дутаагаагүй болохоор Джек Лондон түүнийг төрсөн эцгээ биш гэдгийг бүр 21 настайдаа нөгөө дээр нэг сонин ярьсан шүү дээ. Тэр сонины нийтлэг уншиж ижил мэдсэн байна. Оо за. Энэхтэй айгүй сонин одоо юу гааз өөрийнхөө угсааны тухай сонингоос олж мэдчихэж байгаа. Тийм. Тэгтээ ер нь нөгөө надад тэдэн насанд маань одоо төрсөн авчин бишээ гэж хэлсэн боловч би ер нь мэддэг байсан, гадралдаг байсан гэдэг юм айгүйх сонсч байсан. Тэгэхээр энэ бол үнэхээр сайхан хайрлсан болохоор мэдээгүй байна. Тийм байна тий. За харин ээж Флора нь хүүтэн хүндий үг дууд цөөтэй эмэгтэй байсан гинэ. Джек Лондон хожим нь өөрийнх нь дурснаар тэр амьдралдаа нэг ч удаа ээжтэй өмсүүлж үзээгүй гэдэг. Джек хүүд ихийн сэтгэлээр хандаж түүнийг хайрлаж халамжилж өсгсөн гол хүн нь түүнийг мэдлсэн өдрөөс нь эхлэн хөхүүлсэн Виржиниа Прентис гэдэг эмэгтэй байдаг юм байна. Бага залуудаа Америкийн өмнөдөд боолчлогдсон зов зүдэрч явсан хар арьстай эмэгтэй Флоратай нэг өдөр амарцсан юм байна. За бараг Джек Лондонтой зэрэг шахан мэдлсэн хүүтэй байж гэнэ. Гэтэл хүүн хэдхэн хоногийн дараа эндцсэн юм байна. Ингээд сүү муутай ихэн сэтгэлээ илчлэхтэй тааруухан ээжтэй байсан Джек хүү хэдий цусан холбоотой биш боловч
өөрийг нь гэсэн халуун тулаан сэтгэлтэй өөр нэг ээжтэй болсон бол үрээ алдаад удаагүй байсан Виржиниа бүсгүй илгийг нь дэвтэх үртэй болсон гэнэ. Джек Лондон түүнийг Жини ээж гэж дууддаг байсан юм байна. Ээж Флора нь анх хүүгээ 8 сар хүртэл нь Виржиниагаар хөхүүлнэ гэж байсан ч гэсэн Джек хүүгийн хөхүүл ээжтэйгээ тогтоосон халуун дотны харилцаа нь насан туршид нь үргэлжилсэн гэнэ. Джек хүүг анх Жини ээж нь л уншиж бичиж сургаад Библиэс эхлээд олон ном уншиж өгсөн гэдэг. Өсвөр наснд хар бор ажиллахын хоолтой хоолгүй явхад нь бас л Жини ээж нь хүүг харж ханддаг байж. Лондоны гэр бүлийг 1890-ад онд бүр ядуурч хоосрон модоо барих үед нь энэ хөхүүл ээж нь л $300 өгч Джек хүү тэр мөнгөөр нь анхны заваа худалдаж авсан юм байна. Джек тэр заваараа тухайн үед нутгийнхны хоолоо олж идэх гол арга хэрэгцэл болоод байсан хясаа агнуурын бизнест хөл тавьж Сан Францискогийн хэрэгт хясаа барих болсон гинэ. Харин хожим алдар нэртэй хөрөнгө мөнгөтэй зохиолч болсон хойно Джек Лондон энэ Жини ээжтэй Калифорни Оукленд хотод шинэ байшин худалдаж авч өгсөн гэдэг. Сан Францискод амьдрал хүнд байсан тул Лондоны гэр бүлийнхэн 1885 онд буюу Джек Хүүг 9 настайд нь Оукленд хот руу нүүсэн юм байна. Хөхүүл ээж нь ч гэсэн тэтэнтэй цуг бөөрсөлгцэн гэнэ. Энд баг хүүгээ дагаал яваад байгаа болоо гэж Ярин тийм байна тий. Тэд дээр нөгөө $300 өгсөн гэж ярьсан шүү дээ. Тэрийг өөрөөсөө олж өгсөн юм биш үү. Тэр хүний зээлсэн л болж таарч байгаа. Энэ үеийн $300 гэдэг чинь маш их мөнгө гэсэн үг. Тэгээд энэ чинь сар арьс тэмхтэй байж идэг. Мөнгө олох хичнээн хэцүү байсан бол гэдгийг одоо ер нь бодоход хэцүү л энэ тий. Тийм байна. Тэгээс одоо нэг твдэж явахад твнэр туслалаа. Тэрл юм байна л та. Джек Лондон бүр 10 настайгаас эхлээл сонин түгээх. Боулингийн газар, баар цэнгэний газар цэвэрлэх, мөс зүүрлэх гэд янз бүрийн хар бор ажил хийж эхэлсэн гинэ. Хойд ав Джон Лондоных нь би жил ирэх тусамд ордож гэр орныхоо баг ганц эр хүн л манай энэ Джек болсон байна. Ахуй амьдралын хатуу хөтүү цаг наргүй хар бор ажлын хажуугаар тэр Оукленд хотын номын санд суух дуртай болсон гинэ. Тэнд нь хожимо Калифорни мужийн анхны тусгай хөрөмжт яруу найрагчаар сонгогдсон найрагч эмэгтэй Ина Кулбрит номын санчаар ажиллаж байсан гэнэ. Энэ эмэгтэйг Джек Лондон өөрийг нь уран зохиолт хөтэлсэн анхны гол хүмүүсийн нэг гэж нэрлсэн байдаг. Джек Оукленд хотын дунд сургуулийг дүүргээд Берклид байх Калифорни их сургуульд суралцах хүсэлтэй байсан ч ар гэрийн байдлаас болоод дээд боловсрол эзэмшиж чадаагүй. Дурсамж номдоо бичснээр тэрээр сургуулийн гаднах талбайд ном унших эрхээ эдлэх гэж хичээлийн хажуугаар хар бор ажил хийж олсон хідэн затаа зоосоо дээрэмдүүлэхгүй гэж хөвгүүдтэй зодтолцоор нэг л мэдгэд амьдралын сургуулийг дүүргэсэн гэдэг. Харин амьдралын их сургуультай тэр дөнгөж 8 дугаар ангита нангаа төгсөөл орсон гэнэ. 8 дугаар ангид үргээл тэр дахиж сургууль сурч чадаагүй. 13 настайгаас хойш завсаргүй ажилласан. Бүтэн цагаар ажилласан анхны том ажил нь Лаазны үйлдвэрт мах шуудаслагчийн ажил байсан гэнэ. Тэнд өсвөр насны жаахан хүү хоногт 12 цаг, заримдаа бүр 18 цагч ажилладаг байсан. Дайнаас хүн чарахтаа ирсэн. Угийн бие муу хойд аав нь 1892 онд Джекийг 15 настай байхад нь галт тэрэгний осолд орчиж гинэ. Ингээд бүр хэвтэрт орсон. Ингээд хүүд бүр ч их хичих ийм шаардлага гарч байгаа. Яг энэ үед нь Жини ээж нь амьд ороод $300 энэ үед олж өгч байгаа. Сан Францискогийн хясаа холбоорлогчид өөрсдийгөө далайн дээрэмчин хясаачд гэдэг байсан. Харин Джек Лондон төд удалгүй хясаачдын ханхуу гэж золлуулах болсон гинэ. Чанга ирсэн дунд орох түнд амаргүй байсан. Архитан цогтуурах, зодоон зохион хийх, хясаа ихтэй газараа булаацалтах, бусдын завийг эвдэл сүйтэх нь хэвийн байнгын л үзэгдэл байсан. Хэдхэн жилийн дотор Сан Францискогийн эрэг хясаачдын хөл дарагдаад хясааны 8 ашиггүй болж эхэлсэн гинэ. Ингээд бизнес нь ирээдүг болсон тул манай хүн загасны бизнест хөл тавьж байгаа юм. Ингээд 17 настайдаа далайн хав агнуурын онгоцонд ажилд ороод Японы эрэгт хэдэн сар загас далайн хав барилцсан гэдэг. Тэгж явхад нэг удаа өнөخت агнуурын хөлөг онгоц нь тайфун салхитаа таарад яг тэр үед нь Джек Лондон онгоцоо залууртаж дөнгөсөн. Ингээд эргээд Америкт ирээд нэгэн сонины газраас зарласан зохион бичлэгийн уралдаанд Японы эрэгт таарсан тайфун салхи нэртэй зохион бичлэгээр оролцоод төрүүлчээд $25 шагнал авсан. Энэ нь түүний үзгнийхээ хүчээр амжилт болсон хамгийн анхны тохиолдол, хамгийн анхны амжилт нь байсан юм байна. Джек Лондон энэ үеэс л зохиолч болохоор эргэлт буцалтгүй шийдэж, ёстой л өдрийн бодол шөнийн зүуд болж явж эхэлсэн гинэ. Баярлалаа. Ивент тэтгэгчтэй танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдааны салбарыг дэмжигч
Ариг банк маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Ариг банк 2025 оны худалдааны салбарыг дэмжих жил болгон зарласан. Тэгэхээр энэ жил одоо энэ хүрээндээ бизнесийн зээлүүд болох эргэлтийн хөрөнгөний зээл, хөрөнгө оруулалтын зээл гэсэн энэ зээлүүдийнхаа хүүг бууруулад 1.5-аас 1.7 болгосон байгаамаа. За давуу тал нь мэдээж нөгөө 48 сар хүртэлх хугацаатай тэргүй хугацааны зээл байгаа. Уян хатан нөхцөлтэй түргэн шийдэгдэн зээлийн хэмжээ бас өндөр байх боломжтой. За бизнес эрхэлж байгаа, худалдаа эрхэлж байгаа бүх хүмүүс манаас анхаарлаа хандуулаарай. За тэгээ баг хүүтэй зээлийг авснаар мэдээж нөгөө ашиг орлого нэмэгдэн, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар сайжирна, тэ бараа бүтээгдэхүүний тоо их болно гэдэг чинь ашиг нэмэгдэнэ гэдэг байдлаараа худалдаа эрхлэгчдийн хувьд бол зээл зайлшгүй шаардлагатай зүйл байдаг шүү дээ. За 24 цагийн туршдаа 70 10 техник утасны дугаараар лавлж болж байна. За эсвэл Ариг банк цэгийн минь вебсайтаар нь лавлж болж байна. Эрдэнэт дархан Баян онгор бол Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлүүлээрээ. За ингээд худалдааны салбарыг дэмжигч Ариг банкнда баярлалаа. За баярлалаа. За гэхдээ ходоодоо борлуулах, ар гэртээ мөнгө цас олох нь амь чухал хിവэрэл байгаа. Чин зохиолоор $25 л болсон шүү дээ, тийм. За тэгвэл Джек Лондон 1897 онд 21 настайдаа алтны халууралд татагдан ороод за хойд авийнхаа охин болох хамт өссөн эгч Элайзагийнхаа нөхрийг дагаад Канадын баруун хойд нутгийг зорсон. Зам зуураа янз бүрийн хүмүүстэй уулзаж уулзраад олон хүний зовлон жаргал сонссон нь түүний анхны нам зохиолуудын гол их сурвалж нь болсон гэдэг. Гэхдээ шинэ тэжээлийн дутагдалд орж чийг бамаар өвдөн 4 үүдэн шүтээ алдах зэргээр Канадад нэлээд зовлон үтсэн юм байна. Ниагарагийн хүрхээр орчим тэрээр тэнүүлчин хэмээн дормжлуулаад ямар ч шүүхэн шийдвэргүйгээр бүтэн сар шоронд хоригдсон. Энэ үйл явдал түүнийг социалист үзэлтэй болоход нь хамгийн их нөлөөлсөн. Ийхүү зүүнтэн болсон нь хожмоо түүний олон ном зохиолууд коммунист улс орнуудад саадгүй орчуулагдсан хэвлэгдээд хэдэн сая одоо хувь уншигдсны гол шалтгаан юм байна. Манайд ч гэсэн цагаан соёот явж идэг шүү дээ. Тийм шүү дээ. Цагаан биелийн мэл явж идэг шүү дээ. За Джек Лондон Канадаас 1898 оны ихээр Оуклэнд дээр ирж ирээд Берклид сурах мөрөөдлөө биелүүлэхээр их сургуулийн элсэлтийн шалгалт өгөөд тэнцсэн гин. Гэвч нөгөө л ар гэрийн гачигдал ядуу зүдүү амьдралаасаа болоод одоо нөгөө сургуульд орч чадаагүй буцаад л хар ажиллаа хийх болсон. Хэдий тийм ч гэсэн өмнөхөөс ялгаатай нь завсаргүй бичих болсон тул за зохиол бүтээлийг хэвлүүлэхийн төлөө өөхгүй хичээж эхэлсэн. Энэ үедээ тэр мөн дөнгөж дэлгэрч эхлээд одоо байсан гэрэл зургийн урлагийг сонирхох болж тухайн үеийн Америкийн хамгийн анхны хэвлэлийн гэрэл зурагчтай нэг болсон гэж. Джек Лондон сонин сэтгүүл ном хэвлэл зориулж амьдралынхаа туршид бараг 12,000 гэрэл зураг авсан гэдэг. Оо ямар их юм бэ? Тийм аз. Ямар гоё юутай юм бэ? Өгөгдөлтөө хүн бэ? Тэгээд тэр чинь юм одоохоных шиг дижитал юм байхгүй шүү дээ. Тийм. Хэлсэн дээр болгож байгаа шүү дээ. Тэгээд 12,000 хэлс гэдэг чинь бас их байгаа ч тийм. Одоогийнх шиг бас за нэг сонирхт юм уу гэж сонирхчоор юм биш энэ чинь бүр анхны хэвлэлийн гэрэл зурагч хэрлээ юм тий. Тийм. За гэрэл зураг авснаас гадна өөрөө ч гэсэн цаг үеийнхээ хамгийн олон зургаад харуулсан хүн болсон. За. Селфидэл хусаад ирсэн шүү дээ. За гэрэл зурагт суралцсан зохиолоо бичгийн хажуугаар тэрээр үе Канадын Юкон мөрний ойр орчинд болон Аляскийн нутагт алтны хайгуулд гарч за манайхаар бол алтны нинжа хий ахуй амьдралаа залгуулдаг байж. Харин нэг удаагийн аяллаар явчаад ирэхэд нь 1898 оны намар хойд ав Джек Лондон өөд болчихсон. Ээж нь хамаатныхаа нэг жаахан хүүхд дэрэгтэй авчихсан нэлийн цутруухан сууж ээж. Нэр зохиолч тэгэхэд ердөө 22 настай байсан ч одоо амьдралын одоо хэцүү бэрхэд шантарч ер нь бараг буужхийн даваанд ирсэн гэж. Ядж хаа тэр жил нь Сан Франциско Оукленд тавиар ажилгүйдэл газар авч хөдөө орон нутгаас хэдэн мянган 10 хүн шилжиж ирээд ер нь ажил олоход маш хүндрэлтэй байсан. Джек Лондон тэр үе хожим дурсан ингэж бичсэн. Тэр жилийн намар өвөл онцгой хүнд байж үлээ. Би барьцаалан зээлдүүлэх газар тавьж болох бүх юмаа тавьж үр зээлэндээ баригдсан байсан. Яаж чагаад өлегтэй ажил болдохгүй. Буцаад хоошоо явах гэхээр мөнгө олох найдвар бага. Хоошоо гэдэг нь юу алт руу явах гэдэг. За араа мухарцсандаа хідэн өгүүлгээ зарчих санаатай энэ тэрүүгээр хөлөө эрэхтэл явсан ч нааша гэх нэг ч хүн таараагүй. Зул сарын өдөр би гэдэг хүн бүр сэтгэлээр унж гүйцээд бүхнийг орхин зүгээр л өгөхөд өгье гэж хатуу шийдсэн. Гэтэл яг тэр өдрөө үгүйч хосроод мөн л хэцүү явна гэсэн нэг танил эмгтээтэйгээ таардаг юм байна. Тэр ч бас зул сараар хов хоосон суугаадаа гунж готраад ингэж амьдрахаар үхчихийг хичгсэн явж исэн. Харин түүнийг үхэж болохгүй, бууж өгч болохгүй. Залуу байна шүү дээ гэж ятгах зураа би өөрөө ч мэдлгүй өөрийгөө ятган сэнхрүүлээд за эцэст нь өөрийгөө үхсэлгүй болгочихсон юм да гэж. Тэр санаандаггүй уулзалт миний аймыг тэгж аварсан юм а гэж дурсаж бичсэн байдаг юм.
Хүн яг тэгдэг шүү. Нэг өөрөө баримталж чаддгүй юм а хүнд зөвлөө зааж ахтаа ч гэсэн давхар өөртөө баталгаажуулж идэг ч юм уу те. Тийм. Тэр эмэгтэйдээ суугаагүй юу. Тааран готлон суулгачих гээд байна. Тийм. Суусан болгоо тий. Тийм. За нэрийн явдлаас хойш ердөө хэдхэн 7 хоногийн дараа удаа зохиолын хар муур гэх сэтгүүлийн газар түүний 1000 хүл нэртэй өгүүлгийг $40 худалдаж авч за амьд нь орж байгаа юм байна. Ингэж уран зохиолын хүрээндээ танигдж эхэлсэн Джек Лондон удалгүй Raskin гэдэг нэртэй клуб дэлсээд Америкийн баруун эргийн урлаг соёлынхны дунд өөрийн гих хүрээлэлтэй болсон байна. Энэ цагаас түүний зохиолч уран бүтээлийн замналд шулуутсан гэхэд болно. Ердөө 2 жилийн өмнө халаас хоосон үр ширтээ баг хөлбөрхийн наагур болцоход бүр амиа хорлох тухай бодож байсан Джек Лондон 1900 он гэхэд өгүүлэг нийтлэлээсээ нийт $2500 ашиг олцсон байсан. Энэ одоогийн ханшаар баг $94,000 гэсэн үг юм байна. Йоо. 300 гаруй сая төгрөг гэсэн үг. Өгчийг явж исэн юм те. Харин тийм. Энэ бүх амжилтыг дагаад 1900 онд түүний амьдралд мөн өөр нэгэн өөрчлөлт гарч тэрээр гэр бүлтэй болсон. Джек Лондон хэдийгээр Анна Струнски гэх зохиолч эмэгтэй цэцгэлтэй байсан ч тэр бүсгүн зохиолч эртээ зөвхөн уран бүтээлийн л найзууд байхыг хүссэн гинэ. Тиймээс тэр эхнэрээрээ Бесси Мадрн гэх эмэгтэйг сонгож анхны номонд болох бэлтгэр нэртэй өгүүлгийн төвөр нь хэвлэлтээс гарсан өдөр буюу 1900 оны 4-р сарын 7-ны өдөр хормой хийсэн. Бесси Джектэй олон жил найз нөхөд явснаас гадна жүжигчин, зохиолч зэрэг уран бүтээлч олон хамаатан садантай байсан нь залуу үрд давуу тал шиг санагдсан. Гэвч Джек Лондон их нэртэйгээ таамж муутай байж урлаг соёл, утга зохиолын хүрээний хүмүүсийг ойлгож хүндлэн гэж сансан ихнэр нь хэд уламжлалт үзэл бодолтой. Нэг ихнэрийгээ тэгж ботсон ч үгүй байж байна. За нөхрөө зохиол бичиж суухад ажлаар байсгийгээд аяны замд гарахад ч үргэлж дурамжхан ханддаг байж гэнэ. За дээр нь уран бүтээлч найз нөхдийг нь гэрээр нь орж гарлаа гэж дур хөрлөгдөг. За энэ хосууд 1901, 1902 онд жил дараалан 2 охинтой болсон ч гэсэн за гэрэлснээс ердөө 3 жилийн дараа буюу 1903 он гэхэд аль хэдийнэ холдож хүнд ирээд байсан. Юу н баг салах дээрээ тулсан баг. За хувийн амьдрал нь бүтлмуутай байсан ч гэсэн Джек Лондон зохиолчийн хувьар маш хурдан амжилт олж алдаршид танигдсан байдаг. Анхны ном бэлтэргийг уншсан хүмүүс түүнийг алдарт зохиолч Rudyard Kipling-тэй адилтгаж умартын Киплинг гэх болсон гэнэ. Джек Лондон бие даан өөрийгөө боловсруулсан. За өгөөгүй амьдралаас өндийсэн. Гол нь өөр хинтэй ч адилтгамгүй жинхэнэ Америк өнгө аястай. Тэр дундаа хойд Америкийн онгон зэлүүд байгалыг нүдэнд харагдтал дүрсэлдэг гэдгээрээ бусдаас эрс ялгарч байсан. Бэлтрэг зохиол нь хэвлэгдсэний дараахнаас найз нөхдөд түүнийг чон хэмээн очлох болсон. Ялангуяа яруу найрагч найз Жорж Стерлинг нь анх түүнийг ингэж дуудсан юм байна. Джек өөрөө ч гэсэн энэ очтой маш дуртай байсан гэнэ. Хувийн эд зүйлдэрэ чонын зураг дүрс чимгэл хадах дуртай болсон. Хочин барьж байгаад гүйцэж чадаагүй. Барьж байгаад гүйцээж чадаагүй хувийн байшингаа чонын байшин гэж нэрлсэн гинэ. Ер нь нам зохиол дээр нь чон нэр нь их чухал нөлөөлөлттэй байдаг. Тэгвэл өөрийнх нь хоч ч гэсэн чон байсан юм байна. За урд өмнөхөө бодвол хар бор хүнд ажил хийхэ болж уран бүтээл, зохиол бүтээлээ овоо өнлүүлж байсан ч Джек хангалттай сайн мөнгө олж чадахгүй л байсан юм байна. Гэр бүлээ авч явахаас гадна тэрээр ээж, хамаатан садан, найз нөхдөдөө бичлэгийн шагнал болон номын ашиг орлогоос илүүчилдэг байж гэнэ. Тиймээс өдөр бүр дор хаяж 1000 үг бичнэ гэсэн хатуу амлалт өөрөө өгöd үнэхээр ч насан туршдаа энэ амлалтаа биелүүлсэн гэдэг. Джек Лондон зохиол бичлэгийн хажуугаар сэтгүүлч, сурвалжлагчийн хувьар гадаад томилтоор их явдаг. 1902 онд Их Британийн 7-р Эдвард хааны титэм залах ёслолыг сурвалжлахаар нэгэн сонины газраас Лондоныг Лондон руу явуулж байгаа юм байна. Тэнд байх хугацаанд тэрээр хотын ядуусын аж байдлыг нүдээр үзэн зүүнний үзэлтэй бүр улам бат бөх ихтгэлтэй болсон гэдэг. Харин хэдэн сар болсон Европын томилтоос эргэж ирээд Джек Лондон 1903 онд өвөг дээдсийн дуудлага зохиолоо хэвлүүлсэн нь түүнийг бүр олон улсад алдаршуулсан. Энэ ном нь 70 гаруй хэлээр хэвлэгдэж өнөөг хүртэл тасралтгүй хэвлэгцээр байгаа юм. За Джек анхны эхнэрээсээ гэр бүлээ цуцлуулад удалгүй 2 жилийн дараа 1905 онд Шермейн Кетридж гэдэг өөршгөө социалист үзэлтэй зохиолч, сэтгүүлч эмэгтэйтэй гэр бүл болж байгаа. Тэд бал сараа Ямайк, Куб өнгөрөөсөн гэдэг. Шермейн Джекээс 5 насаар ихж түүнийг бүр анхны эхнэртэйгээ гэрлэхээс ч өмнө танил байсан юм байна. Уран бүтээл, улс төр нийгэм талаар санал бодлоо солилцдог байсан найзууд Джекийг эхнэрээсээ хүндэрсний дараа л ойр дотн болцгоосон. Шермейн анхны эхнэр Бесигээс нь бүр яг эсрэг ийм хүн байж. Нээлттэй, хөгжилтэй, аялж зугаалах, шин зүйл үзэж харах дуртай нэгэн байсан. Харин олонний танил зохиолч хүн
салж сарних ёсгүй. Суртахуудны алдаа дутагдал гаргалаа хэмээн ном зохиолыг нь хориглохыг шаардсан хүмүүс тэр зөндөө болсон. Яа, тийм ерөн л тийх байх. За, Жек хоёр дахь эхнэртэйгээ гэрлээ дуудалгүй Тэнгисийн чон зохиолоо хэвлүүлсэн. За, араас нь 1906 онд Цагаан соёот, 7 онд Адамаас өмнө зэрэг бүтээлүүд шилжлээ даран хэвлүүлсэн. Түүнд ер нь ном зохиолоо хэвлүүлээгүй юм уу? Шинэ бүтээл гараасаа гаргаагүй өмчсөн жил гэж байхгүй юм. Ямар мундаг юм бэ? Жек Лондон энэ бүх ном бүтээлийнхээ завсраар сурвалжлагчийн ажлаа хийсээр байгаа. 1904 онд Орос Японы дайныг сурвалжлахаар Йокохамагийн эрэгт газарсан. Энэ үеэрээ тэр мөн гэрэл зурагчны хаваар Манжуур Солонгостоос очсон байдаг. Харин Солонгост байхдаа хоолыг нь хулгаас нэг Японтай гар зөрүүлснээс болоод баривчлагдсан. За цэргийн шүүхээр ороод ял сонссон гинэ. Тэгтэн харин ерөнхийлөгч Теодор Рузвельт элч төлөөлөгч илгээгээд Японы талд үг дайлган байжж алдар зохиолчоо тасварлаж авч ирсэн юм байна. Багасаа зодон хийдэг байсан шүү дээ. Сургууль дээр тий. За олон улсын хэмжээний том дайнд ажнаас гадна Жек Лондоны сурвалжилсан өөр нэг том үйл явдал бол 1906 оны 4-р сарын 18-нд болсон Сан Францискогийн газар хөдлөлт байсан. Энэ байгалийн гамшигын талаар бичсэн Лондоны цуврал нийтлэлүүдийг Америкийн орчин цагийн сэтгүүл зүйн анхны чухал шилдэг бүтээлийн нэг гэж одоо үздэг юм. Жек Лондон энэ үедээ өмнөхөө бодвол мөнгө цаасан санаа зовхой болж хувийн амьдрал нь ч гэсэн урдынхаасаа илүү дээрдэд байсан ч за бие сэтгэлийн хувьд маш ихээр туйлдж ядраад байсан. Хар багаасаа хүнд хүчээр ажил хийснээсээ болоод ууц нуруунд байнга өвдөн. За ажлын өндөр ачааллаасаа болоод үе нойргууд нь 1906-аас 7 онд тэрээр өөрийгөө тухайн үеийн дахлын хэмжээнд хүрээд байсан тэмбүү өвчнөр юм уу. За ямар нэгэн хор тавдраар өөх гэж байна гэж бодож байсан. Би тагуугсаа болоод амиа ийгүүтэх талаарч бас дахиад бодсон гэн. Тэр үеийнхээ талаар Жек Лондон ядарч туйлдаад байсан ч надаас дэндүү олон хүний ахуй амьдрал хамааралтай байсан болохоор би маш их шаналж байсан. Иргэн тойрны минь хүмүүс тэр үед намайг ойлгоогүй бол би аврагдаж чадахгүй байх байсан гэж дурссан байдаг. Ялангуяа эхнэр Шермейн нөхрийнхөө санаа сэтгэлийг нүрэх гэж хамтдаа бокс, туйлзуулт сэлмээр хичээлдэг байсан юм. Одоо харахад түүний нурууны өвдөлт ухтаа бол бөөрийн дутагдал өвчнийх нь эхлэн байсан юм байна. Оо яг хүмүүс нөгөө нэг бөөр өвдөж байгаа нуруу өвдөж нэг яг андуурдаг бүр. Тэр яадаг юм булчин өвдөж байгаа юм шиг санагдав. Ингэж хэлээд идэв байхгүй юу? Миний бас бөөр өвдсөн чи би нуруу өвдөд байна гэж бодоодсон чи бөөр. За би маш хайралтай бөөр өвдөлөхгүй болохгүй юм байна. Нуруу өвдөд байна уу? Миний нэг чилээд байгаа юм шиг санагдаад байгаа юм. За бөөрийнх нь дутагдлынх нь эхлэн байсан тийм. За харин сэтгэл зүйн уналт босолтод нь олонний хил ам алдар нэр нь хамгийн их нөлөөлсөн болов. 1905 онд Оросын хувьсгалаар Жек Лондон хувьсгалын үзэл санааг социализмыг дэмжсэн. За капиталист нийгмийг буруу шаасан олон нийтлэл өгүүлэл бичиж Америкийн нийгмийн тодорхой хүрээнд маш их алдаршсан гэнэ. Америкийн зарим муж хот сурингуудад үүнээс нь болоод түүний ном зохиолыг нь хоригдж эхэлсэн гэнэ. Гэтэ зүүнний чиг баримтлаараа тэрээр хэлийн чандад үзэл санааны илүү олон анд нөхдөд болсон гэхэд хэлсдэхгүй. Ирландын зохиолч Жорж Бернард Шоу гэдэг хүн хэрвээ намайг өргөмжилж магтмаар байвал Брит арлуудаас төрөн гарсан Жек Лондон гэж нэрлээрэй гэж бичсэн байна. За харин Марк Твен олон талаар Жекээс өөр. За түүнтэй бүр нэг ч удаа тулан уулзч байгааг боловч ном зохиолыг нь хавчин гадуурхаж байгааг эсэргүүцэж номын ашгаа хурааж авахт нь түнд бүхэл бүтэн айрам хэрэгтэй гэж өмөрч ирсэн юм байна. За Жек Шерман хоёр гэрлээд удаагүй байхдаа Сан Францискогоос 80 км зайд орших Glen Ellen гэдэг газарт 1000 акр буюу 4 км квадрат асар том эдэлбэр газар худалдаж авсан гэнэ. Энэ газраа эдийн засгийн эргэлтэнд оруулж газар тариалангаар байнгын ашиг орлоготой байх нь Жекийн туйлын хүсэл байсан гэнэ. Хэрвээ тэгж чадах юм бол ном зохиолын хажуугаар мөнгөний төлөөнөө сурвалжлага нийтлэл бичгээ болно гэж тэр одоо найдаж ирсэн юм байна. Гэхдээ тэр хүсэл нь талаар болж. За хоёлаа ивент тэтгэгчтэй танилцуулъя. За дараагийн хамтран ажиллагчаар Монголын одоо эми ууган үйлдвэр Монс хүнс эми үйлдвэр маань дэмжиж ажиллаж байна. Витакрипээр дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр чацаргантай Витакрип нь таны дархлааг дэмжин, хани томоноос өрчсөн сэргийлэн С витамины дутагдал, бие махбодыг тамиржуулах, хордлох тайлах үйлдэлүүдийг танд үзүүлнэ. Тэгэхээр олон зуун дамжсан уламжлалт, чацарган жимсний эмчилгээг орчин үеийн технологитой хослуулан танд зориулж байгаа. Бид одоо Монсын эми үйлдвэрээр зочлоход бас бахархмаар гоё байлаа. Ямар ч гоё нарийн ягт ажиллагаатай юутай байдгийг дэглэмтэй тэр эмийнх нь юу бол бид нар орж болохгүй юм билээ шүү дээ. Гаднаас нь цанхоор нь хараад явсан. За тэг гаж нөлөө гэх юм бол манайхан өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэснээр нойр өөрчлөгдөж магадгүй, дотор мухаарч магадгүй учраас ер нь ямар ч юм зохиос тунгаар хэрэглэнэ.
тэгээд нэг жоохон гүйлгэх юм уу тийм шинж илэрч магадгүй. За яг энэ улирал солигдоод хүүт орж байгаа, утаа ихсэж байгаа энэ үед бол заавал ийм уухгүйгээр Vitagrip энэ мэтийг одоо ингээ сайхан тогтмол өдөртөө 7 хоног уугаад болоод ч юм уу байвал их зүгээр гэдэг. За эмийн заавраас гаж нөлөө хоригдох заалтыг уншаад эмзүүчээс асууж хэрэглэх нь хамгийн гол шүү. За тэг бүх эмийн сангууд ороод таалагдж байгаа. За монс хүнстэй баярлалаа. Тийм үнэхээр сайн юм байна Vitagrip. Тийм амтан ч гоё. Би сайхан эвгүй болоод хаа нуучихгүй. Тэгээ нойр өрөөд унтаад босоод ирсэн чинь айгүй гоё болоод босоод ирсэн. Би тэгээд ханиад өрөөд халуурч ирсэн юм бэл. Харин би болохоор нэг янз бүрийн юм шиг амттайг нь чаддгүй байхгүй. Одоо Vitagrip яг чацаргантай болохоор яг амар юм бэл. Тий. За баярлалаа. За хэдий хөргөн зохицуулах өсгөх тал дээр бүтлмуутай байсан ч гэсэн Жек сэтгэлээр унаагүй. За өөрийн гараар аяны том зав бүтээж түүгээрээ дэлхийг тойрон айлна гэсэн мөрөөдлөө биелүүлэхээр бүхнээ дайчилсан гинэ. Ингээд 6 хонд их ажлынхаа хажуугаар бараг 13 м урт зав бариад дараа жил нь аян замд гарсан гин. За Жек Лондон хөлгийн цөөхөн гишүүнтэй. За дээр нь их нэрийнхээ хамт 1907 онд Хавайн арлууд болон Австралид хүрч цаашаа бүр Тахити, Фижи, Самоа зэрэг арлуудыг үзсэн байдаг. Зам зураач гэсэн тэрээр завсаргүй бичсээр байсан гэнэ. Урт аяллахын явцад хөлөө онгоцсон нэвтэрч мотор нь гацаж хөлсөлж авсан ахмадны ихтгэл алдах зэрэг олон саад дотор учирч байсан ч Лондоны гэр бүл бууж өгөхийг огт бодсонгүй. Хаваа арлуудын ойролцоо уйман өвчтэй хүмүүсийн амьдардаг аралд хүртэл одоо газардж исэн. Энд ч мөр амар аюултай шүү дээ юу вэ? За Жек Шерман хоёр уг нь бүр 7-аас 10 жил дэлхийг тойрон аялна гэж төлөвлөсөн байсан юм. Гэтэл халуун бүсийн олон арлаар явсан нь эцэстээ тэднийг туйлдуулж ялангуяа Жекийг бүр тамхи тэнхээгүй болгосон гэдэг. Тэд хөл тавьсан олон арлынхаа аль нэгнээс нь арсны хүнд өвчний халдвар авцсан гэнэ. Энэ багийнхан баг бүгдээр. Ингээд ихтер нөхөр хоёр Снарк буюу үлгэрийн амтны нэртэй урт цаваа Соломоны арлуудын ойролцоо орхиод арга буюу Австралийн Сидней хотод очиж эмчлүүлсэн. За алдартай зохиолчийн бүтлгүүтэл эндээс бүр дорцсон гэхэд бол эхнэр Шерман болон хөлгийн бусад гишүүд нь арсны өвчнөө зөөлөн аргаар эмчилж байхад Жек үгдэрч хүндэрсэн шарх сорвин дээрээ шуудхан мөнгө ус хэргэлцэн. За түүний эдэр залуудаа гинтгэн нас барсны дараа зарим хүмүүс мөнгө усны хордлогоос болж амиа алдсан гэж таамаглаж байсан. Энэ үйл явдаас нь бодлоод ингэж бодож байгаа. За ингэж хүнд өвцнөөсөө болоод Лондоны гэр бүл дэлхийг тойрон аялах хүслээ орхиод аргагүй эрхэнд гэрийн зүг хөглөгийн жолоо залсан. Гэхдээ Жек хизээний зүгээр сууж чаддгүй зангаараа эргэж ирсэнд ороод аяны замны тэмдэглэлээ бичиж 1911 онд Снарк хөлгийн аялал номоо хэвлүүлсэн байна. Эхнэр Шерман ч гэсэн мөн олон нийтлэл бичиж энэ тэнд хэвлүүлсэн байдаг юм. За бараг 2 жил далаа тэнгисээр аялаад ирэхэд нь зохиолчийн карьер нь санхүүгийн нөхцөл байдал нь ч гэсэн уруудаад байж. Гэсэн ч Жек ахин сонин сэтгүүлүүдтэй гэрээ байгуулж илүү сайн ном бичиж өгнө гэж та хамшууд алдсан юм байна. Хэдгийн үр ширтэй байсан ч аж амьдралаа өө татна хэмээн эдэлбэр газартаа нэмж өчнөө мөнгө зарлагдсан гэнэ. Энэ үед нь хэвлэгдсэн Мартин Иден, Төмөр Өсгий, Өдрийн гэрэл мөнх биш, Улаан дахал, Саран хүндий зэрэг зохиол нь харин ихэнх амжилт олж нэр хүндийг нь эргээд сэргээж өгсөн гэнэ. Жек Лондоны эдлэн газар орон гэр дахиад л урлаг соёлынхны хөлд дарагдах болсон. За 1909 оны сүүлчээр эхнэр Шерман хүрэл хүнд болсон тул Жек дээр дурдсан чоны байшин нэртэй нийт 1400 м2 талбайтай авраг том байшингаа бариулж эхэлсэн. 1400 квадрат байшин гэж байна. Гайхмаар юм уу? Харин 1910 оны 7 дугаар сард мэдлсэн охин Join төрөөд ердөө 38 цагийн дараа интцсэн юм. За ингээд энэ үйл явдлаас болж Жек бүр маш их одоо сэтгэлээр унаад урд урдынхаасаа ч илүү архитаар суух болсон гэдэг. Тэр өсвөр настайдаа далайн хав өгнөрийн онгоцонд ажиллаж ирсэн шүү дээ, тий. Тэр үесээ л ууж эхэлсэн юм байна. Хэдийгээр ажлаа огт хийдүүлдэггүй, ухаан алдтлаа уудаггүй байсан ч гэсэн согтууруулах хундааны хамааралтай гэдгээ Жек огт нуудаггүй байсан гэнэ. Гэвч охины алдаа тэр сэтгэлээр маш их унсан. Шерман 1912 онд дахин хөл хүнд болсон ч гэсэн хүүхдээ гүцэд тээж чадаагүй. Харин эхнэр нь өөрөө хэдий бие суул байсан ч гэсэн нөхрөө хайртаарснаас хол байлгах гэж энэ үйл явдлын дараахан Жекийг бүтэн 5 сар далайн аялал дагуулж явсан. Өмнөд Африкийн сайн ихтгэлтийн хошууг тойроод ирсэн баг. Бүр маш гол явсан байх шүү. Лондоны гэр бүлийн азгуутал бүтлгүүтэл нь 1913 онд ч гэсэн үргэлжилж байгаа. Нийт $80,000 зарцуулсан чоны байшин нь тэднийг ердөө 2-7 хоногийн дараа нөөж орохоор зэхэж байх үед буюу 1913 оны 8 сарын 22-ны өдөр шатчих гинэ. Йоо яаж чаддаг юм бэ? Ямар хэцүү юм бэ? Гал авалцах үеэр Жек Лондон өөрөө зав нөгөө их чихээ хүүгийн хамт золтоол амиа алдчихаагүй.
Гэхдээ галт байшингаа алдснаасаа ердөө 4 хоногийн дараа эхнэр Шермейн өдрийн тэмдэглэл дээрээ бид хоёр маш аз жаргалтай байна гэж бичсэн байдаг. Зөвхөн үнээс нь л харахад Жек Шермейн хоёр бие биенд үнэхээр тохирсон бас байсныг олж харж болж байна. 14 оны 4-р сард Collier сэтгүүлд Жек Лондоноор Мексикийн хувьсгалыг сурвалжлуулахаар хөлссөн гэнэ. Энэ удаа Жек эхнэрээ дагуулж явсан юм байна. Харин архины хамаарал бөөрийн өвчин уламд орцсон тул хэдхэн сарын дараа нутаг буцахаас өөр аргагүй болсон. Ном зохиол нь сайн борлогдож, зохиолыг нь кино жүжиг болох гэсэн хүмүүс зохиогч эрхийг нь худалдаж авах зэрэгээр манай Лондоны гэр бүлийг байнга ашигтай байсан байна. Гэхдээ зарлага нь үргэлж орлогоосоо давж исэн гэнэ. Жек Мексикээс эргэж ирснийхээ дараач биеийн сүлдэж дордоод байхад ч нөө эдлэн газраа засаж тордно гэд мөнгө зарлагдсан хിവэрээ байж. Дээр нь чөлөө заванда битсээр байгаа. Энэ нь удаан амжихгүйг нэгэнт мэдчихсэнтэй нь холбоотой юм. Эмчнэр бөөрийг нь ажиллагаагүй болсон. Бөөрийн дутагдал амьд хүрнэ гэдгийг нас барахаас нь бараг 2 жилийн өмнө 14 оны сүүлээр анхааруулсан юм байна л та. За тийм болоод л тэрээр эдлэн газартаа илүү их мөнгө хайж өмнөхөөс ч илүү бичиж тойрох гэж улаардаг болсон байна. 1915 оны 12 дугаар сард Жек Шермейн хоёр хамаа арлуудыг зорьсон юм байна. Эхнэр нь далайн зөөлөн уур амьсгал, нөхрийнх нь эрүүл мэндэд тустай гэж уг нь бодсон юм байна. Ийм үедээ Жек Лондон дэлхийн 1-р дайны асуудлаас болоод зүүнний үзэлт найз нөхдөдөө санал бодол зөрчилдсөн. 1916 оны 3 дугаар сард Америкийн социалист намаас гарцсан байгаа энэ үе юм байна. Жек Шермейн хоёр бүтэн 8 сарын дараа 1916 оны 7 дугаар сард Калифорнид гэртээ харж ирсэн гэнэ. Жекийн бие сайжирсан гүгэр барахгүй цусан суудлага тусаж маш их өвдөж шаналсаар гэртээ ирсэн. Нас барахынхаа өмнөх хэдхэн сард би энэ хэдий сайнгүй байсан ч гэсэн ер нь ихэнхдээ доктортой байсан гэнэ. Энтэй өвчтэй байж тэгэл хаваа маваа яваал гэж тэгээд. Тэгэд яг аялагч хүн болохоор тэлжээ сэтгэл санаа тайвшраад тэгээд түүнээ дагаж уг нь биеийн сайжирна гэж төлөвлөсөн л баг л та. Бас дээрээс нэг тийм тэр аялалж яах вэ? Нэг бас арх мэрхнаас нь хол байлгах гад ихнэр нь бас тийм тий. За 1916 оны 11-р сарын 21-ний оройн 6 цаг 30 минутын орчим Жек Лондон эхнэр Шермейн болон эгч Элайзагийнхаа хамт оройн хоол идчихэд удалгүй орондоо орсон юм байна. Харин маргааш өглөө 5 цагийн үед үйлчлэгч эмэгтэй түүнийг зүгээр ч нэг унтаагүй байна. Бүр комд орчсон байгааг анзаарсан. Хэд хэдэн эмчнэр яаран ирсэн боловч нэгт зохиолчийг аварч чадаагүй. Жек Лондон ухаан орлого байсаар 11-р сарын 22-ны орой 7 цаг 45 минутанд амьсгал хураасан. Түүнийг чандарлаж 11-р сарын 26-нд нь чоны байшингийнхэн шатсан буураас холгүйхэн нутаглалсан. Хожим эхнэр Шермейнийг нь 1955 онд өгд болоход нь мөн л чандарлаад чандрыг нь дэрэгдэн бунхалсан гин. Жек Лондоны өвчин эмгэг биеийн байр байдлыг нь сайн мэдэхгүй байсан олон нийт түүнийг гинтгэн өөд болцсон гэхин мэдээг ихэд цочирдон хүлээж авсан. Тэмдээч алдартай зохиолуудынхаа гол дүр шиг амиа хорлцохгүй гэдэг яриа гарсан ба. Том байшингийн бага ухаа зохиолынхын гол дүр нь чинд эмчийн тусламжтайгаар морфина хэтрүүлээд амиа игүтгэдэг. За алдарт Мартин Иден зохиолынхын гол дүр нь зориудаар живж усанд үйж амиа оролдог. Тэгээд эднэрлэлтэйг адилхан амиа хорлцохгүй гэж та юу байсан юм бэ? Фэнүүд нь бодож исэн. Жек өвдөлтөөсөө болоод сүүлийн хэдэн жил морфин, опиум их хэрэглэдэг байсан юм байна. Гэхдээ эдгээр нь тухайн цаг үедээ өвчин намдагчийг хэрэглэгддэг маш түгээмэл эмийн зүйл тоодогддог байсан юм. Одоо бол энэ чинь маш хориглоо шүү дээ. Чин татуу эмийн залтаар болгож байгаа. Тэгэхээр Жек Лондон айл нэгнийх нь тунг санаатаагаар хэтрүүлээд амиа игүүтгсэн гэх ямар ч үндслэл байхгүй юм байна. Олон 10 жил яригдсан энэ маргаантай сэдвийг судалсан сэтгүүлч зохиолчд гээд олон хүн Жек Лондоны үхлийн шалтгааныг эцэстээ бөөрийн дутагдал гэж дүгнсэн юм байна. Түүний нас барсан гэрчлэгэн дээр ч гэсэн мөн ингэж бичигдсэн байна. Эхнэр Шермейн ч нөхрөө хамаар орлох огт бодлого байсан. Харин ч удахгүй үхэн гэдэгтэйг бүр эвлэрчихсэн. Үлдсэн жаахан хугацаанд үр бүтээлтэй байхыг л эрхэм болгож байсан гэж дурсан байдаг. Нэр зохиолч маань гэрээсэлтэй Глен Эллен эдлэн газраа хоёр дахь эхнэр Шермейндээ өвлүүлсэн. За хоёр охиндоо зарим номынхаа орлогыг тэтгэмж болгон үлдээсэн байдаг юм. Мөн өөр нэгэн онцгой хүсэлт авсаргасан байсан нь Жини ээжтэй сар бүр халамжийн мөнгө шилжүүлэхийг даалгасан юм заалт байсан юм. За хайртай хөхүүл ээж нь Жек Лондоны хоёр охиныг бас өсгөлцөж өгсөн. За зохиолчийн нас барснаас 6 жилийн дараа буюу 1922 онд 91 наснда таалт өгсөн гинэ. Энэ үнэхээр сайн эмэгтэй юм аа. Тийм ээ. Надад яг ингэж бодогдлоо. Анх тэр нэг аав нь болох гэж байгаа хүн тэр хүлийн зөвшөөрөхгүй за хэдий сайн аавтай байсан ч гэсэн ингээд амьдралд анх ирж байгаа мөчөөсөө л ингээд зовлонгоор эхэлж штэ. Одоо юу ч өөрчлөгдөв яах ч байсан байж магадгүй те анхныхаа тэр өөрийнхөө төрсэн аавтайгаа байсан бол
сургуулийн боловсрал ч юм өөр боловсрал бас эзэмшээд энэ гоё унгаа авьяасаа тордоод явах боломж байсан баг. Одоо энэ хүн ингээ харахад мөнгө олж байгаа. Тэгээ маш олон хүний амьдралыг авч явж байгаа хэрнээ санхүүгийн боловсрал байхгүйгээс ч юм уу нөгөө буруу хөрөнгө оруулалт хийдэг ч юм уу буруу юмд ингэдэг байж магадгүй юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд амар их амьдралаас нь цаг авцсан юм шиг харамсмаар санагдаж байна. Бүр тэр гоё авьяасыг те өгөлтэйгээ тэмцэн бичиж байгаа хажуугаар нь тэр бас мөнгө төгрөгийн асуудлууд айгуу зовлонтой тэр эдлэн газартаа байнга ямч үр ашиггүй л засвар хийгээдсэн юм шиг санагдлаа бүр. Тэгээд байшин шатчихж байгаа юм байна. Тэр хямран дөрөөдсөн гэж юм байна. Нэрэл чиний хэлдгээр энэ одоо агуу зохиолч маань өшөө олон одоо ном бичгийн цагаа өөр юм руу зарцуулчихлаа. Зарцуулсан эхнэр нь харин сайхан одоо нөгөө сайн хүнтэйгээ тохирдог биш. Би яг тохирох хүмүүс л тохирдог байгаа байхгүй. Баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан тань мэдэх хот мөндөр сууг үзэх сонсогчдод та бүхэндээ сүүлчийн өдөр нэвтрүүлгээ өргөлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн хот мөндөр сууг, NTV телевиз, хот мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээн авч сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдааны салбарыг дэмжигч Ариг банк, за мөн Монголын ууган эмийн үйлдвэр Mons Vitagriper дэмжиж ажиллалаа. Энэ хотод баярлалаа. За баярлалаа зөвлөө. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.